Хай. За. Ийм хомс хийцэн байна. Энд гэхдээ одоо зүнгэж суурна одоо нэгсэндээ форм цаас эдэн штэ. Тэрнгээрээ энэнгээрээ ингээ би суур тавьсан байгаа. Ийм байна. Тэгээ дээрэс нь бас жоохон бэс төрчихсөн байгаа шүү заяа. Одоо тэгээ би энэ дээр ямар жил тавих гэж нэг хэрэг штэ те. Энэ л хороо би энэний савыг ашиглаад энэ дээр хар өнгийн жил өөрөө хийсэн. Тэгээ бүгдээрээ энийг ажиллах нь уу юу үзье би бас яг яаж үзээгүй туршиж үзээгүй байгаа. Өөр дээрээ суур маань бол акрил гээл заяа. Тэгээд нэг иймэрхүү багсаар юу яа. Энийг хэрглэж үзье. Энийг хар сарлонгийн жил хийж үзсэн байгаа юм л та. Энийг туршиж үзье. За эхлээд дарлаа. Бэлийг өмсөв. Гар маань одоо муухай санагдаад байна. Гэлээ тавилаа. Эхлээд гэлээ энгийн зав. Ингээд сайхан тараагаад өгнө. Бүх газар нь тарана. Тэнгуутаа нэг иймэрхүү чүт хэсэг аваад бихтэй энэ хар өнгийг илүү их нэмээд микс хийх юм байна л та. Тэгтээ нэг юм шилэн саарлах гоё ч юм уу? Та хэд юу гэж бодож юм? За ингээд сайхан овоолчлоо. Тэгээд татаад өгөх нэ. Анхнаасаа гээл амар гоё жиг тавих хэрэгтэй. Нэг их үрэлд орохооргүй болгоод тэгвэл амар. За хараа иймэрхүү байна. Жохон доош нь болгоод жохон байрна. Миний нөгөө хүчтэй хомс хараа одоо ингээ ургацсан байна хөөрхөн. Цаг. Иймэрхүү энэ хараа. Ийм. За энийг хатаалаа. За гараад ирсэн. Энэ ихтэй 30 секунд л болсон. За тэгэнгუთ одоо ингэж харагдаж штэ. Энийг авчнаа дахиад ингээд үзүүр хэсгэн жоохон авчаад өгнө. За одоо хараа иймэрхүү. За бустайгаа тавиад бас дахиад ингээд авчина. Одоо чинь энэ ингээд арай ангаалт ихтэй байгааз. Гэхдээ энийг ийм болгоно бүгдээрээ гээл тавьсныхаа дараа. За одоо хараа ийм биш үү? Энийг яаж илүү гоё нарийнхан авчих вэ тий? Одоо ямар болохыг харъя. За. За нөгөөх маань ийм гоё болж байгааз. Энэ юугаа гэхдээ би харыг жоохон нэммээр юм байна. Хар өнгө нь багтцсан юм шиг байна миний бодлоор. Гэтэ яг энэ бол дэжүү санагдчихээн. За одоо бүгдийг арчлаа. Хараа. Дээдл мэтлээ бол нэг одоо үрэх шаардлага байхгүй надад бол.
Дээрэс нь би сая эрхийн уруугаа авчсан чинь бүр хараа. Зэрлэг нарийнхан болсон. Наарлтоо чигш. Одоо тэгээ энийг амар тэгшгэн болгоно. За хэрэг өрүүл яаж өрөх вэ? Тэ бүгдээрээ харъя. Энэ хоёр хажуу бол ийм таг тэгшгэн байх хэрэгтэй. Тэгээд нүүл дээр нэг орхон шахлаа шүү. За. Тэгээд нэг ингэж өрнө. Яг дээд хэсгээ бүгдийг нь явлаа. Тэгээд нөгөө тишээ. Яг нөгөө гол хэсгийг эхлээд тэгшлээ гэсэн үг шүү дээ. Нам тэгшлээ. Тэгээд энэ талын ингэж дуусглаа, дараа нь энэ талын ингэж дуусглаа. Тэгэхээр юм өөгүй болно. Яг хөө таад анханасаа зөв үрчих юм бол. Хараа нэг иймэрхүү. Энийг дотор талаас нь дахиад гэрэлтсэн ч болно. Одоо гадна талаас нь нэмээд байвал одоо энэ нэг амар сквер шүү дээ, тийм. Энийг алдчих واخгүй юу. За энэ хараа. За одоо бүгдээрээ яах гэж байна гэхээр энэ хартаа ингээд илүү ийм гоё болгож байна. Энийг ингэ. За одоо энийг ингэж үзүүлье. За. Яг гэвэл жинхэнэ сквер заяа. Гаднаас нь хуураад байвал нөгөө сквер чи эвдэгдчихдэг байхгүй юу? Тэгэхээр гаднаас хангалттай сквер байна гэж үзвэл шууд дотроос нь өрнө. Гэрэлтэн. За хараа. Одоо энийгээд харал. Одоо энэ бол бүр нэлийн ялгаатай харагдаж байна. Гадна талын сквер. Тэгэхээр энийг дотортоос нь сквер хайлтгийг хүрнэл амар хин гэдэг бас аягүй чухал юм байна гэх та. За ингэж юм. Энэ хиймэл өмсөг бол яаж дэрэгдсэн болно шүү дээ. Ямар өөрийн ч өмс доор нь байгаа ш. Хараа. Үзүүлээ. Зэрэгтэй. Хачиг явахаар байна уу? Угаасаа нөгөө хумсаа тултал нь авсан болохоор энэ явдаа санаа зовох хэрэггүй. So yes. Цасан бодрох бай те. Ширхэглэн бодрох уу. За ингээ энэ дотортлын хардаа зэрлэг эз. Нэг юм байх хэвээр. За цэвэрлэдэг. За. Энэ юу яа? Миний нөгөө нэг халсан гэл маань яхавтай л юм байна. Нилийн бас практик хэрэгтэй юм байна. За нөгөө энэ нэрхийн хуруу маань юм гоё. Энэ юм байна. Тэг би энийг яа гэж бодож ийн ингэж. Надад нэг ийм бэлэн холцсон будаг байна. За энийг дарж үзье гэж бодож байна. За.
За би энийг хийж дуусгачаад та эдэд гоё тайлбарлаад өгье. Яаж ингэж хэрэглэснэ? Шийдэж болохгүй шүү. Энэ маань юу вэ гэхээр штэ. Энэ маань юу вэ гэхээр за зүгээр энгийн лакны юу гэдэг штэ. Энгийн лакны ацетон штэ. Ацетон дээр юугаа нэмдээд зүгээр лака нэмээд тэгээ баг зэрэг өтгөвтөр байлгахыг хичээгээрээ ацетон ч баг будагчин их байх ёстой шүү за. Ацетон баг будагчин их байх ёстой. Тэгжээж ингэж гоё яадаг. Тэгээд бас дээрэс нь нэг чухал юм гэвэл энэ суур чинь ийм юу байх хэрэгтэй. Мат юм уу эсвэл ийм өрцөн байх хэрэгтэй заяа. Тэгжээж ингэж гоё өрдөг шүү. За одоо би энэ дээрээ шууд юу ая гэж бодож байна. Хідэн зүгээр гоё лайн явчаад тэгээд өрчий гэж шууд топо тавилаа. Энэ бол энийг ашиглаад байгаа Oconel-с авч исэн fix gel гэдэг. За энийг нэг урт багс аваад за хартаа урт багс авлаа. Нэг урт биш байсан ч болно дөө. За ингэлээ. Тэгээд энэ хажууд слотод байна. За ингэчи. Нэмэрхүү зураад хаталаа. Гэл хатаагаад явчих. За одоо дахиад энд нэг авчи. Би одоо иймэрхүү явцтай явж байна. Зүгээр л сайхан явуулах юмар тач. Заг ийм болцсон байна. Одоо би эдэр дээрээ энд гэж ихтгэн аа. Тэгээ харуулъя за. За бодолт маань нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээд энэ гэрэлт бол илүү бодтой, илүү гоё харагдаж шиг байна. Тэгээд ер нь нэгэд юу вэ? Airbrush-тэй нэг загвар тусдна гэж ингэж бичлэг бүрийг зориулж, хамт найруулж тэгж хийснээс хүмүүст илүү хүрээлттэй юм шиг санагдаж байна. Бас дээрээс нөгөө нэг step энтрийн амар сайн ойлгомжтой. Хүмүүс хийж байгаагаас харуулъя гэж бодлоо. Энэ зүгээр нэг юу хийх вэ гэж бодож байгаад за хумсаа өөрчлөе доо гэж бодохдоо хийцэн нэг тийм бичлэг ахгүй юу. Гэтээс яг хөө ингээд дэмжлэгийн дотор хэрэгтэй үнд нь хэрэгтэй юм байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэгээд үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Одоо яг ойрхон дахиад нэг бичлэг заавал хийн. Арай л дэнд удажлаа. Sorry. Үзсэнд баярлалаа.